За энэ адилхан бэлдэг бол А бэрийн нийлбэрийг болгоно. За тэгэхээр манай 2x-с хан 4 маань энтэй тэнцвэрсэн чинь за хаалт задлахаар ax нэмэх нь a. За ингээ хаалт задлахаар хасах bx нэмэх нь b. Тэгэхээр эндээс 2x-с хан 4 тэнцүү. За x тэрнүүдээ бүгдийг хэмэгдэгчээ. Ерхий өртөн гаргаад эндээс a арийнхаас нь хасах b. За сул тоонуудаа бүгдээрээ ард нь нэмэх нь a нэмэх нь b. За энэ хоёр тэнцүү байна гэдэг чи юу гэсэн үг гэсэн чинь А-гаас хан B-ийн хоёртой тэнцүү байна. А сул тоо маань хасах дөрвтэй тэнцүү байна. За миний олох шамж А B-ийн нийлбэрийг олгох учраас бүгдээрээ А B-ийн нийлбэрээ хасах дөрөв гэдээ болцсон гэж байна. За 62 энэ олон гишүүнтэй x-ийн 3 олон гишүүнд хуваагддаг бол А-г тоглож байна. За хуваагдана гэдэг чи юу гэсэн үг хэрэг манай x-ийн нэмэх нь 3 тэнцүү тэг чин манай тэгштгэлийн шийд болно гэсэн үг. Тэгэхээр хасах 3 маань тэгштгэлийн шийд болно гэсэн учраас хасах 3-ыг орлуулахаар хасах 2-ыг хүчин хасах 3-ын куб нэмэх нь хасах 3-ын квадрат хасах нь а хүчин x-ийн хасах 3-ыг тавилаа нэмэх нь 3. Ингэсэн чинь тэг гарна гэсэн үг. Тэгэхээр 2-ыг хүчин хасах 27 3-ын квадрат 9 нэмэх нь 3а нэмэх нь 3 тэнцүүдэг. Эндээс бүгдээрээ а болчихно гэсэн үг. Тэгэхээр хасах 54 дээр нэмэх нь 9 нэмэх нь 3а нэмэх нь 3. За 3а энд л тэгээд бүсийн нүд шаргач. За энэ шууд бүгдийг 3 хуваацсан ч болно дөө тий. Нэмээд хуваачснаас бүгдийг 3 хуваач. Тэгэхээр эн чинь хасах 18 3 тухаар чинь энэ чинь 3 тухаар 1 энэ чинь 3 тухаар 1 болчихно. Тэгэхээр А тэнцүү бүсийн нүд шаргал энэ чинь хасах 15 ингээд хасах 14 буюу нөгөө тишрлээ А маань 14-тэй тэнцвэртэй бахнэ. За 63 энэ олон гишүүнт маань ингэж задардаг гинэ. Тэгээ альва x хэрэгэд биелдэг юм бол одоо ямар ч x хэрэгэд биелдэг юм бол A B C D-ийн нийлбэрийг болгоно. За тэгэхээр энэс бүгдээр энийг дурын x хэрэгэд биелдэг гэж байна тий. Тэгэхээр энд x хэрэгээ ингээд янзын хостоонд орлуулаа бодч болно. Эсвэл бүгдээрээ n гэдэг бол энэ хэдийн өвчөж задардаг гэж. За тэгэхээр 2x квадратаас хасах нь ax хэрэг хасах нь y квадрат нэмэх нь 3x нэмэх нь p маань энэ хоёрын үржүүр задардаг гэхээр бүгдээрээ үржүүл задлаад коэффициентуудаа тэнцвүүлж болж байна. За тэрнээс өмнө бас гас нэг дүнлээ чи тий. Тэрийн сул тооны нэр үржүүдээ яваад бас манай сул тоо b гэж. Тэгэхээр ямар ч гэсэн эндээс манай сул тоо маань d маань b-тэй тэнцвэрт харагдаж байна. За одоо үржүүл задлж байгаа бай да. Тэ энийг одоо бүгдийг задлахад төвхтэй харж учраас арын илэрхийлээ сайн задлж. Тэгэхээр хасах ax y хасах нь y квадрат нэмэх нь 3x нэмэх нь b. За эхнээс нь үржүүл задлана. За x-ээрээ арын хаалтаа бүгдийг нь үржүүлж 2x квадрат нэмэх нь x y нэмэх нь x тэй. За даан хасах c y-гээр үржүүлээ. Тэгэхээр энэ маань хасах нь за энд орчтой хасах нь c y-ийг үржих нь 2x шүү дээ. Тэгэхээр хасах 2c y(x) хасах нь c y квадрат хасах нь c d y. За тэг нэгээр үржихээр энэ маань 2x нэмэх нь y нэмэх нь. За одоо энийг бүгдийн хоёр коэффициент харуулсан тэнцвэрлэж байгаа учраас 2x квадрат хасах нь ax y хасах нь y квадрат нэмэх нь 3x нэмэх нь b гэдээ арайгаа яг энэ дараалал эмхэгдчихэ. За 2x квадрат маань байна. Дараа нь x y харсан чинь энд нэг байна. Бас энд нэг байна. За энэ хоёр байна те. Эндээс бүгдээрээ x y-ийг хаалтнаас гаргачвал эхнийхээс нь 1, дараагаас нь 2c. За дараа нь болохоор x тэрүүтэй гаргах. За x-тэй маань хаана байгаа юм бэ? Дараа нь y квадратаар энэ дараалал явна. Y квадратаар энд байна. Тэгэхээр хасах c y квадрат. За дараа нь x-тэй харъя. За x-тэй маань хаана вэ гэсэн чинь энд байна. Энд байна. За энэ хоёроос x-ийг хаалтнаас гаргачаар d дээр нэмэх нь 2. За дараа нь сул тоо. За ерхтэй болохоор энд байна штэ манад нэг энэ хоёр юм байна. Энээс y-ийг ялгачих.
За эндээс Y-ийг ялахаар байна шүү дээ. Эхнийхээс нь хасах CD, дараагаас нь 1. Тэгээ сул тоо маань нэмэх нь D. За ингэж. За одоо коэффициентуудын тэнцвэр эндээс юу гэсэн үг вэ? За энэ юуны өмнөх коэффициент x y-ийн өмнөх коэффициент чинь 1-ээс хэн цэв байна. Манай энд л хасах аа. Тэгэхээр хасах аа маань 1-ээс хэн 2 цэв тэнцвэр байна. Y квадратын өмнөх коэффициент маань болохоор энд хасах нэг бооз. Энд болохоор хасах цэв. Тэгэхээр эндээс манай цэв бол 1 гарчих юм байна. За дараа нь x-ийн коэффициент 3 бооз. Манай x-ийн коэффициент d дээр нэмэх нь 2 нь 3 юм байна. За тэгээд за ингээ бараг тэ дараах нь хэрэггүй юм байна. Тэгтээ яг бичиж шалгахын өмнө хийсэн байна уу? Хасах CD дээр нэмэх нэг маань Y байхгүй учраас энэ бол тэг гэсэн үг. За одоо манай сул тоо D нь болохоор сул тоо B дээр тэнцүү. Тэгэхээр D2 бол тэнцүү шүү гэсэн. За одоо тэгэхээр бүгдээр эндээс энэ C1 гэдээ гарсан шүү дээ. Эндээс болохоор D-ноос 1 гарчих юм байна. За C1 D1 юм бол эндээс D2 тэнцүү чинь B-ноос 1 юм байна. За одоо тэгвэл шалгаж үзье л да. Энэ хэрийг үрчүүлсэн чинь C дээрийг үрчүүлсэн чинь 1 хасах 1 0 юм байна. За эндээс одоо тэгвэл аав болч тээ. Тэгэхээр манай хасах А маань тэнцүү 1-ээс 2 C чинь 1. Тэгэхээр хасах 1 болоод манай А маань явж байгаа 1. Бүгдээр 1 юм шүү дээ. А, Б, С, Д бүгд 1 юм шүү. Тэгэхээр бүгдээр А, Б, С, D-ийн нийлбэрийг олоохоор манай энэ хариу нь 4 гарах юм байна гэсэн байна. За дараагийнх нь. За дараа нь бүгдээ энд яаж болох вэ гэсэн чинь 24. За энэ олон гишүүнтийг бид нар нэг f от x олон гишүүнт байгаа. Тэрийг энд хуваахад ийм үлгэл гардаг. А g от x олон гишүүнтийг энд хуваахад энэ үлгэл гардаг. А ингээд өөрчлөлчгөө x-ээс нь 2 хуваад гардаг үлдэгдлийг бол тэгнэ. Тэгэхээр манай f от x маань штэ x квадратаас 4 хуваахад ийм үлдэгдэл гарна гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр за энд бичсэн байна ихнийх нь. Энд хуваахад ийм үлдэгдэл гарна гэдэг бол x квадратаас хасах нь 4 хуваахад нэг олон гишүүнт оногдоод тэгэхээр би интернет хүн байхын тулд p гэсэн олон гишүүнт оногдоод үлдэгдэл нь 3x дээр нэмэх нь 2. А g от x-ийг бүгдээрээ яасан бэ гэсэн чинь g от x-ийг энд хуваахад энэ үлдэгдэл гардаг гинэ. Тэгэхээр энд хуваахад тэгэхээр бүгдээрээ x-ийн квадрат дээр нэмэх нь x хасах нь 6 хуваахад за интернет том бичнэ q гэсэн олон гишүүнт оногдоод үлдэгдэл нь 2x-ээс хасах нь 3 гардаг гэсэн. За тэгэхээр одоо бид нөхөх юм нөхөх гэж байгаа учраас эндээс яах вэ гэсэн чинь x квадратаас 4 маань x-ээс 2 x дээр нэмэх нь 2-ыг задарна. Тэгээд px нэмэх нь үлдэгдэл нь 3x дээр нэмэх нь 2. За энэ маань болохоор задрах нь хэд вэ гэсэн чинь энийг болохгүй бүгд тэгтээ тэнцвэрлээд x болчих штэ. Тэгс чинь нэг шийд нь 2 гарах юм байна. Нөгөө шийд нь хас 3 орон гарагдаж байна. Тэгэхээр би 2 шийдний бол x-ээс 2 тоодно. X-ээс хасах нь хас 3 гэхээр нэмэх болж байна. Тэгээд нэг q гэж санагдаад үлдэгдэл нь 2x-ээс 3 гарч байгаа. За тэгэхээр одоо эхний нэг байх юм нөх юм биш үү? Тэгэхээр x-ээс хасах нь энэ л 2 юм байна. Нөгөөх нь болохоор хасах нь хас 2 гэсэн үг тийм. C нь болохоор 3 энэ 2. За q гэсэн үгч нь x-ээс 2, x-ээс хасах нь хас 3 энэ 3. Тэгээд энэ нь 2, энэ нь 3. За хасанд нь урд нь тавьсан байна л да. За ингээд одоо яасан гэсэн чи бүгдээрээ f от 2 g от 2-ыг бол тэгнэ. За одоо анхныхаа чи f от 2-ыг орлуулъя. 2-ыг орлуулахаар яах гэсэн чи манайх энэ шийдний чинь ингээд 0 болчихно. Тэгэхээр энд 2-ыг орлуулсантай адилхан буюу 3-ыг бүрчгэн 2 нэмэх нь 2 гээд 6 дээр хэрэг нэмээд 8. Дараа нь болохоор g оттой хэдийг орлуулсан бэ гэсэн чинь дахиад 2-ыг орлуулчих. За g отод 2-ыг орлуулахаар юу болох юм бэ гэсэн чинь 2-ыг болохоор шийдний чинь ингээд болчих штэ. Тэгэхээр надад энэ үлдэгдэлтэй 2-ыг орлуулахад бол гэсэн. Тэгэхээр 2-ыг хүчин 2 хасах нь 3. Тэгэхээр 1 болчих. За тэгэхээр манай энэ 8 энэ юм байна. За тэгсэн чи одоо бүгд ингэж юу гэсэн чинь энийг энд хуваахад гарах үлдэгдлийг олно гэдэг бол бүгдээрээ хасах 3-ыг үрчгэн f от x дээр нэмэх нь 4-ыг үрчгэн g от x болон гишүүнтийг x-ээс 2-т хуваахад гарах үлдэгдлийг олно гэдэг чинь юу гэсэн үгээрээ
x-с 2 туваас чинь нэг t(x) олон гишүүнд гараад x-с 2 тувааж байгаа чинь нэг юм үлдэгдэл гарна шүү дээ. Энэ үлдэгдлийг болгож чинь. Тэгэхээр бүгдээрээ яасан бэ гэсэн чинь x тэнцүү 2-т энийг тэгтээсгээр 2 гараад тэгээ 2-оо орлуулчих. Тэгэхээр хас 3-ыг өчгөн f-д 2 нэмэх нь 4-ыг өчгөн g-д 2 2-ыг орлохоор x маань 0 болоод тэгээ манай үлдэгдэл нь гарна. За гэтэл вэ шүү дээ бүгдээрээ f-д 2 олцсон шүү дээ. 8 гээд 8 нэмэх нь 4-ийг нь g-д маань 1 энэ нь b юм шүү. Тэгэхээр манай b маань юу болох юм гэсэн хасах 24-д нэмэх нь 4 буюу b үлдэгдэл нь хасах 2 байна. Тэгэхээр манай энэ тоо маань хариулж тарах нэ. За энэ олон гишүүнд нь x-с 2-ын квадрат хуваагддаг бол альфа бета тоог олоод тэгээд шийдвүүдийг энэ f-д x-ийг өртгөн болгон задаг гинэ. За нөхцөл ёсоор юг орлуулад найлгах вэ гэсэн чинь x-с 2-ын квадрат хуваагддаг гэдэг чинь x-ийн 2-ын шийд болно гэсэн үг. Тэгэхээр өөрөлдөл 2-ыг орлуулахад 0 гарна гэсэн үг тийм. Ихтэй энийг бүглэж. Тэгэхээр энэ маань 2 гэсэн үг. За одоо бүгдээрээ анхныхаа олон гишүүнд 2-ыг орлуулъя. Тэгэхээр альфа 30 нь 2-ын 4 зэрэгт нэмэх нь бета 30 нь 2-ын куб нэмэх нь 8. За ингээд 0 гарах хэрэгтэй. Тэгэхээр 16 альфа дээр нэмэх нь 8 бета нэмэх нь 8 тэнцүүдэг. За 8 тоохоор 2 альфа дээр нэмэх нь бета нэмэх нь 1 тэнцүү 0 болно. За тэгэхээр эндээсээ бетаг болоод орлуулах гэсэн байна те. За бетаг болохоор хасах 2 альфаас хасах 1. За бүгдээр нөхөх тест бодож учраас яг энэ зааврынхан доо явна. За одоо тэгвэл нөгөө p(x) болон гишүүнт маань альфа 30 нь x-ийн 4 зэрэгт нэмэх нь бета 30 нь x-ийн куб нэмэх нь 8. За тэгэхээр бүгдээрээ энд бетагийнхаа оронд хасах 2 альфаас 1-ийг хурдулж x-ийн куб нэмэх нь 8. За тэгэхээр эндээс чинь альфа 30 x-ийн 4 зэрэгтээс хасах нь 2 альфа 30 x-ийн 4 хасах нь x-ийн куб нэмэх нь 8. За тэгэхээр эндээ цаашаас өртгөн болгон задлсан байгаа учраас бүгдээрээ энэ хоёроор бүлэлж болох юм байна. Эхний яриасаа нэг нь энэ куб шүү дээ. Альфа 30 x-ийн кубыг хаалнаас гарчгаар эхнийхээсээ x дараасаа хасах нь 2 гарах юм байна. За дараасаа бүгд хасагтандаг гаргачаар x-ийн кубээс хань 8. За энэ маань сайхан задарч шүү дээ. Тэгэхээр альфа x-ийн куб x-с хань 2 хасах нь энийг одоо 7 тамаа задландаа 8 чи 2-ын куб учраас x-с хань 2-ыг хүчин x квадратээр нэмэх нь 2x нэмэх нь 2-ын квадрат 4. За тэгвэл хоёуланд нь x-с хань 2 гэсэн өртгөн байгаа учраас бүгдээр x-с хань 2 хаалтнаас гаргаад эхнийхээс нь альфа x куб дараас нь хасах нь гэд энэ хаалттай учраас эхлээ бүгд хаалттай нь биччихээж дараа нь хаалтаа задлана. За тэгэхээр x-с хань 2-ыг үрчгэн альфа x куб хасах x квадрат хасах нь 2x хасах нь 4. За тэнийг бүгдээрээ энэ хэсэгт байгаа тий. Q гэсэн нөгөө ноогдор болон гишүүнтэй бүгдээрээ ингээд задлалцсан. Одоо за тэгэхээр одоо ноогдор болон гишүүнтийг энэ гэвэл гэсэн. За тэгэхээр одоо бүгдээрээ Q гэсэн буюу ноогдор болон гишүүнтэй авч явъя. Тэгэхээр альфа x-ийн кубээс хасах нь x квадрат хасах нь 2x хасах нь 4 гэсэн нөгөө энэ ноогдор болон гишүүнтэй нэг авч яваад за тэгсэн дахиад нөгөө манайх чинь x-с нь 2-ын квадрат хуваасан гэсэн чинь бүгдээрээ энд нэг x-с нь 2 хуваацсан. Тэгэхээр дахиад x-с нь 2 хуваагдах гэсэн. Тэгэхээр манай ноогдор болон гишүүнт маань дахиад x-с нь 2 хуваагдах учраас x-2 нь шийднэ гэсэн. Тэгэхээр бүгдэнд 2-ыг орлуулахаар альфа 30 нь 2-ын куб хасах нь 2-ын квадрат хасах нь 2-ыг 30 нь 2 энэ маань тэнцүү гарна гэсэн. Тэгэхээр эндээс Q2 маань 8 альфа хасах нь 4-ийг хасах нь 4 тэнцвэртэй буюу 8 альфагаас хасах нь 12 тэнцв. Тэгэхээр манай энэ альфа маань 12-ыг бах 8 гэсэн юм шиг. За хоёулангийн 4 тураачаар 2-ны 3 бахнэ. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ Q-ийн 2 учраас за альфагаас ч 2-ны 3 гэхээр 1.5. За эднээс бүгдээрээ бета болно гинэ. За бета болохоор альфа бетээр хамгаалж байгаа шүү дээ. Эндээс одоо бета болж байна. Тэгэхээр биднээс хайжсан бета маань хасах 2 альфа хасах 1 учраас хасах 2 альфа маань 1.5 хасах 1.
Тэгэхээр манай бетта хасах дүр юм байна. За ингээд к дүр болчихно. За тэгээ энийг p гэсээ өртгөн болгон задлж тавь гэсэн тий. Тэгэхээр бүгдээрээ x-с p x тэнцүү x-с хасах нь 2-ыг үрчгэн. За энэ манай нэг q гэс олон гишүүн шүү дээ. Q гэс олон гишүүнтэй бүгдээрээ нөгөө сая ашиглаад альфабет голцсон. Тэгэхээр альфа маань 2-ны 3 x-ийн куб хасах нь x квадрат хасах нь 2x хасах нь 4. За тэгэхээр бүгдээс энийг өртгөн болгон задлах учраас ингээд тусдан задлчаад энэ чинь тавьчих. Тэгэхээр хасах 2-ны x кубээс хасах нь x квадрат хасах нь 2x хасах нь 4 маань нөгөө манай x-с хасах нь 2-т хуваагдана гэж бүгд мэдсэн. За одоо энийг задлахаар 2-ны 3 x-ийн квадрат 2-ны 3 x квадратаас хасах нь 3x квадрат. За хаслаа эхний коэффициентүүд маань хураагч нь хасгаад задлж байгаа юм чинь. Тэгэхээр хасж байгаа юм чинь энэ маань нэмэх болоод нэмэх 2x квадрат хасах нь 2x хасах нь 4. Одоо бүгдийн юугаар хөр 2x-ээр хөөр 2x-ийн квадратаас хасах нь 4x. За ингээ хасгаал задлахаар энэ хэр маань хураагдаад энэ болохоор хасгахын нэмэх болчихно. Тэгэхээр хас 2x дээр нэмэх нь хэрэг энэ 2x болоод хасах нь 4. За энийг 2-оор үржүүлэхээр 2x-с хасах нь 4. За тэгэхээр одоо манай энэ маань дахиад задарчлаа юу гэсэн чинь нэг үржтгүү маань x-с хасах нь 2 нөгөө үлдсэн үржтгүү маань 2-ны 3 x-ийн квадрат нэмэх нь 2x ингээд манай эцсийн хариу маань x-с нь 2-ын квадрат 2-ны 3 x квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь 2. За одоо нөхөндөө нөхчээ. Тэгэхээр энд яасан гэж энэ маань 2-ны 3 нөгөө хэд маань 2 ахна шүү дээ. За дараагийн бодлого. За 66 f от x тэнцүү a-x гэсэн илэрхийлж функцэн тий. А нь тэгээс хөтлөө нэгээс дахад функцүүд дараах нөхцөлийн аль нь худлаа вэ гэдэг болох юм байна. За тэгэхээр бүгд ингэ нэг шалгаа авчээ. За f от x-ийг олъё. f от x-гээр a-гийн эснэрт гэсэн. За нөгөөх нь f-д 3-ыг орлуулаад түүний квадрат гэнэ. Тэр f-д 3 гэдэг чинь a-гийн 3 гэсэн үг. Энэ үний квадрат гэхээр 2 3-ын 6 болчихно. Тэгэхээр энэ маань a бол худлаа байна. За дараа нь бүгдээ f-д 1-ийг орлуулж үзье. Тэгэхээр a-гийн 1 болно. За дараагийн арийнх нь 1-ийг баах нь f-д хасах 1-ийг шалгая. Тэгэхээр 1-ийг баах нь f-д хасах 1 гэдэг бол a-гийн хасах 1 болоод тэгээд 1-ийг ухаарахаар a-гийн 1 зэрэгээр энэ бол үнэн байна. За дараагийнх нь энэ c-ийг шалгая. За c-ийг энэ зэнд шалгаж. f-д m дээр нэмэх нь n гэдэг бол a-гийн m дээр нэмэх нь. За энэ бол үнэн гэдгийг харагдаж байна тийм. Яагтвэл f-д m гэдэг бол a-гийн m зэрэг f-д n гэдэг бол x-ийн хооронд n-ийг орлуулж байна. За тэнгуут энэ хэрийг бүрчүүлэхээр яг зэргүүд нэмэхээр энэ бол зөв байна. За d-ийг харъя. 0-ыг орлуулахад 1 гарна гинэ. Тэгэхээр манай чинь ялтгэгч функцэн чинь a-гийн 0 зэрт гэхээр 1 гарна. За энэ байна. За дараагийнх нь болохоор хасж байгаа учраас хуваа гэхээр энэ бийж байна. Тэгэхээр худлаа нь яг a байсан байна. За 67 дугаар бодлого нь энэ функцийн хувьд дараах өгүүлбэрийн аль нь худлаа вэ гэж. За тэгэхээр манай энэ f от x функц маань 1-ийг баах нь x дээр нэмэх. Тэгээд тодорхойлох юм чинь x дээр нэмэх нэг хуваар дөрөв тэгээслэгтэй. Тэгэхээр x нь хасах нэгээс л хатаа. Энд хасах нэгээс л хатаа гэж хүчээсэн баха та. За аад энэ функцийн график нэг тэг гэсэн чиглэл зөөнө гинэ. Тэгэхээр эхлээд юу гэсэн үг вэ гэхээр энэ графикийг одоо нэг тэг чиглэл зөөнө гэдэг маань x тэгээлийн даваа нэг нэг зөөнө гэдэг маань энийг x тос бүрээс нь нэгийг хэсчихнэ. За тэгээд тэдний дагуу зөв үг чинь хэвээрээ. Тэгэхээр манай график маань зөөсөн график биш вэ? Өөр график гарч байна те. Тэгэхээр А нь бол худлаа юм байна. За даан Б-г нь харъя. Манай график y-ийн x дээр нэмэх нэг гэсэн шүлгэн тэгшимтэй гинэ. За тэр нь бол тэгшимтэй гэдэг нь бол өглөөс нь харагдаж байна. Гэтэ бүгд энийг яг нэг зурж баталгаажуулъя. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр x y. За нэг зэрэг бүгд. За хасах нэгээс л хатаа юм чи яг хасах нэг бол авахгүй манайх x наснаас ялгаатай. За нэг хэд хэдэн цэг авъя.
Гэхээр бол төвлөн доор хаяж нэг 4-өөс дээшсэг авч ирнэ айтайхан гарна. За 0-ыг орлохоор 1 гарч ийн. Хаана орлуулж байгаа чинь энд орлуулж байгаа шүү. За дараа нь 1-ийг хасч 2-ны 1 гарч ийн. Дараа нь хас 2-ыг авахаар хас 1 гарч ийн. Хасах 3-ыг авсан чинь хас 2-ны 1 гарч ийн. За тэгэхээр 0 байхад 1, дараа нь 1 байхад болохоор 2-ны 1 гэдэг одоо ихтэй авах тусан багсна буюу манай энэ хоёр асимптотж хөтлөхгүй. За дараа нь болохоор хасах 2 байхад хасах 1, дараа нь хасах 3 байхад хасах 2-ны 1. Тэгэхээр манай график маань ийм. За энэ хэзэж хөтлөхгүй юм график. За тэгсэн чинь одоо энэ шүлгний тэгшинтэйг нэ. Тэгсэн чинь манай график нь ер нь бол x-ээр нэмэх нэгдэг чи яасан бэ гэсэн анхны f(x) графикийг хасах нэг буюу хасах нэг чиглэл зөөсөн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ f(x)-ийн графикийг хасах тал руу нэг зөөсөн гэсэн үг. Тэгэхээр манай нөгөө анхны графикийн маань одоо анх энийг өгөх нэг чимэд шүү дээ. Тэгшмийн тэглэлийн нэг. Тэгэхээр нэг мөн адилхан наашаага нэмэх хасах нэг жишээр зөөсөн гэсэн үг. За тэгэхээр энэ нь бол ер нь тэгшмийн тэглэл мөн. Тэгтээ бүгд зурж харъя тий. За энэ чи 0-ыг авахаар энэ маань нэмэх нэг. За хасах нэгийг авахаар 0 юм шүү манай шулуун. Тэгэхээр y тэнцүү x тэрхний хувьд манайх тэгшмтэй гэдэг нь үнэ. За тэгэхээр b нь бол үнэ. За энэ график хасах нэг тийг тэгшмтэй гинэ. За тэгэхээр манай энэ график маань хасах нэг тэг гэсэн цэгийн хувьд тэгшмтэй. За тийм үү. Онцод байна. За нэг графикийг хасах нэг тэг чиглэл зөөхөд гарна. За энэ бол үнэ. Яагадгүй f(x) графикийг бүгдээрээ хасах нэг тэг чиглэл зөөнө гэдэг маань юу гэсэн үг вэ? Хасах гэж юм чинь x тус бүрээс нь ийм чиглэл зөөнө гэдэг маань нэгийг бах нь x-с хасах нэг буюу нэг хүн x-тэй нэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас үнэ. Нөгөөт нь болохоор манай график энэ шүлжээний тэгшмтэй гинэ. За тэгсэн чинь одоо y тэнцүү хасах x-с хасахныг бүдрэг зуръя л да. Энэ налалт нь хасахтай юм биш үү? За энд одоо бүгдээрээ 0-ыг орлуулъя. Тэгэхээр их хасах нэг гарч байна. За дараа нь хасах нэгийг тавь. Хасны таваар хасгасгыг нэмэх нэг болоод тэгээ нэг сар 0 юм байна. Тэгэхээр хасах нэг байхад тэг юм байна. Тэгэхээр манайх энэ шүлжээний үед яг тэгшмтэй тий. Энэ шүлжээний тэгшмтэй. За тэгэхээр зөвхөн А нь худлаа байсан байна. За дараа нь 68. За бид нар тригонометри логарифм хавсарсан тэгштэй байна тий. За 10 суурьтай логарифм гэсэн үг шин ээлж юм аа. За зөвхөн альфаны хасах хэрэгс нэмэхээр оронд юм байна. За тэгштэйлийн тодорхойлох мужбаа өгсөн завсрын огтлцлон гинэ. Тэгсэн шийдвэр гэж. За тэгэхээр энэ тодорхойлогдох мужаа хэлээд нэр болж тий. За тэгэхээр логарифм тэгштэл тэнцвэрлэгч агуулсан л бүгдээрээ тодорхойлох мужаа. За d альфаг хувьд тий. Синус альфан логарифмын ард амч тгийсэх, косинус альфан логарифмын ард амч нь тгийсэх байх хэвээр. За тэгсэн чи одоо бүгдээрээ синус альфан тгийсэх, косинус альфан тгийсэхийг нэгж тойрог дээр авсан ч болно, график дээр нь харсан ч болно. За тэгэхээр би 0-с 90 юм чинь би зүгээр график дээр харуулж тий. За тэгэхээр энд 0, энэ чи 90 градус, тэгээд 180. За тэгэхээр 0-оос 180 оронд манай синус x-ийн график маань ерөнхийдөө би синус x-ийг болох гэдэг шүү дээ. За 0 хотыг 0-ыг авдаг, 90 градус хоныг авдаг. 180-д 0-ыг авдаг гэд 0-оос 180 оронд яг юм. За тэр энэ цэцэд косинус багтж. За косинус маань юу вэ гэсэн чинь би нэг хасах хэрэгс нэмэх юм чинь бас энийг гүйцэж харнаа нэрэ. За тэгэхээр манай синусийн график маань хасах 180-аас 0 оронд байна. За одоо косинусаа байгуул. Косинус чинь 0 дээр 1-ийг авдаг, 90 дээр яг 0-ыг авдаг, 180 дээр хасах 1-ийг авдаг. Энд 0-ыг аваад энд хасныг авдаг буюу манай косинусын график маань ийм болж. За тэгсэн чинь синус косинус хоёр нь хоёулаа тгийсэх байдаг чинь хаана вэ гэсэн чинь хоёулаа нэгэн зэрэг. За энэ тохиолдол манай синуснаас хол авчиж байна. За тэгэхээр синус косинус хоёр хоёулаа нэгэн зэрэг эерэг байдаг завсар нь энэ 0-оос 90 оронд байгааз мөн эсвэл нөгөө бүгдээрээ мужаа мэдчихвэл синус маань энэ нэртэй нэмэх энд хасах. Косинус маань болохоор энэ нэртэй нэмэх энэ нэртэй хасах. Хоёулаа тгийсэх байдаг муж хаана гэсэн чинь зөвхөн нэгдүгээр мужид. Тэгэхээр 0-оос 90 оронд синус косинус маань
ирэх тоо. Тэгэхээр одоо би хасах хэрэгс нэмэхэр оронд болохоор манайх яс синус маань хасах учраас авахгүй гэсэн үг. Тэгэхээр манайх зөвхөн 0-оос 90 градусын хооронд бодоход хангалттай юм. Тэгэхээр энэ 0 энэ 2-1 π гэсэн үг. За одоо шийдээд бодно. Тэгшлээ бодно. Тэгэхээр натраад 10 суртал 2 логарифмын хооронд хасч байгаа юм чинь логарифмын r даваа тоо хооронд хуваана. Тэнцүү хас 2-1 чинь 10 суртал 3. За тэгээ энэ хас 2-1 бүгдийг хаалтныхаа логарифм r гаргачих. Тэгэхээр 10 суртал синус альфа хуваах нь косинус альфа тэнцүү хас 2-1 зэрэг болгоод оруулчихаар m болж байна. За тэгээ ээлж энэтэй хайлаа. Эндээс синус альфа хуваах нь косинус альфа тэнцүү хас 2-1 гэдэг маань 1-ийг хуваах нь язгуудар 3 гэсэн. Тэгэхээр явж явж юу гэсэн чинь синус альфа косинус альфа хувааж байгаа нь танкс альфа шүү дээ тий. 1-ийг хуваах нь язгуудар 3. Танкс маань 1 хүний язгуудар 3-ыг хэдэн градус дээр авдаг вэ гэсэн чинь 30 градус дээр авдаг. Тэгээд танксын үе маань 180 учраас 180-ын дараа тавтагддаг. За гэтэл бүгдээрээ хаана авчих чинь 0-оос 90 зөвхөн 1-р мөчд авч байгаа. Тэгэхээр К-г 0-ыг тавихад 30 градус буюу манайх 6-ны π гарах байна. За энэс өөр шиг байхгүй юм. Яг л бүгдээ дахиад энэ К-г 1-ийг тавихаар 30-тэй нэмэх нь 180 гэхээр 210 гээд нөгөө манай 90-с хэтэр явчихна. Тэгэхээр энэ маань 30 градус буюу 6-ны 1 π байна. За 69 нь болохоор y тэнцүү 2x функцийн графикийг энэ шулууны тэгшинтэй хувиргасны дараа параллел зөхөд аль график гарах вэ гэж байна. Тэгэхээр y тэнцүү x-ийн үед ямар функц тэгшинтэй хувирдаг вэ гэсэн нь уруу функц. Уруу функцийг олохын тулд би y тэнцүү x-ийн үед тэгшинтэй хувиргадаг тий. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр за y тэнцүү x энэ яг тэгшинтэй хувиргаж байна тий. Тэгэхээр уруу функц нь буюу бүгд харъя л да y тэнцүү 2x функцийн уруу функцийг олно гэхээр y-г x x1 болж байна. За одоо эндээс b y-г олохын тулд хоёр талаас нь 2 суртай логарифм авчих юм. Тэгэхээр y маань урагшаа үржигдээд логарифм 2 суртай x-ийн тэнцүү y. За энэ чинь манай энэ функцийн уруу функц гэсэн үг. За одоо бүгдээрээ y тэнцүү 2x-ийг байгуулъя л да. 0-ыг орлуулахаар яг 1. За хасхныг тавьчихъя. Энд хасхныг тавигаар 2-ыг хасна гэдэг маань 2-1 гэх. За ингээд гихвчтэй манай энэ маань ингээд өсдөг функц тий. За одоо энд орлуулж байна. X-ийн норнд бүгдээрээ сая хэдийг 0-ыг тавьсан 1 гарч байна. Хасхныг тавьсан чинь 2-1 гарсан. За одоо энэ функцтэй бүгдээр харъя. X-ийн норнд би 1-ийг орлуулъя. Тэгэхээр 2 суртаа 1 гэхээр 0 болчихно. За x-ийн хонд 2-1-ийг орлуулъя энд. Тэгэхээр 2-1-ийг орлуулахаар логарифм 2 суртаа 2-1 буюу логарифм 2 суртаа 2-ын хасгна гэсэн үг тийм. Хасгныг урд нь гарлаа 2-2 маань 1 чинь хасгна гэсэн. За одоо эндээс бүгдээ хардаа 0 яхад 1 явчихсан чинь 1 байх 0-ыг авчихна. X-ээр солигдсон байгааз хасгныг багт 2-1-ийг авчихсан бол 2-1 байхад хасгныг авчих. Тэгэхээр харилцан уруу функц байгааз. За одоо тэгэхээр би энэ юугаа байгуулъя. 1 байхад 0 нөгөөх нь 2-1 байхад хасах нэг юм байна шүү дээ. За тэгэхээр манайх энэ график юм байна. За тэгэхээр y тэнцүү x-д нуулна гэдэг маань би уруу функцийг олж яана гэсэн үг. За одоо би уруу функцийг олоод y тэнцүү логарифм 2 суртаа x болчлаа. Тэрийг одоо параллел зөөр гэсэн. За параллелаар зөөнөг хувиргасны дараа параллел зөөнөө гэж байна. За параллел зөөл гэдэг нь одоо x тэнхлийн дагуу зөөгөөд y тэнхлийн дагуу зөөснө үү? Эсвэл одоо ямар нэгэн зөвхөн аль нэг чиглэлтэн зөөснө үү те? За би тэгэхээр x тэнхлийн дагуу a-ыг y тэнхлийн дагуу b-ийг зөөнөг бол манай функц яаж өөрчлөгдөх вэ гэхээр y-гээс нь b-ийг хасаад x тэнхлийн дагуу зөөнөг бол x-ээс нь a-г хасчихна. Тэгэхээр манай параллел зөөсний дараа логарифм 2 суртаа x-с сууна дээр нэмэх нь b гэсэн ийм хэлбэрийн функц гарах ёстой доо. За одоо бүгд харъя. За тэгэхээр одоо манайх эндээс харна. Сэнийхаа хөрбөл манай график ямар график гарах ёстой вэ? 2 суртаа x-с сууна тэгээд нэмэх нь b гэсэн ийм функцийг бүгд эндээс харах нь дээ.
За тэгэхээр эдгээр дундаас аль нь тэр юм бэ гэсэн чинь жишээд энэ бол логарифм 2 сөртэй 4-ээр нэмэх нь логарифм 2 сөртэй x гэсэн үг. За тэгэхээр энэ графикийг нь бол зөвхөн y тэнцийн дагуу параллел зөөсөн гэж ойлгож байна. За энэ болохоор 4 сөртэй гэж чинь 2-ын квадратталж штэ. 2 урагшаа гарахаараа 2-ны 1 болчихно. Энэ параллел зөөсөн биш. Y-ийн 2 дахин багасгасан болчихно тий. За тэгэхээр энэ бол биш. За А бол ямар ч сан параллел зөөсөн байна. Y тэнцийн дагуу. За энэ болохоор яасан гэсэн чинь 2-ыг урагшаа гарахаар логарифм 2 сөртэй x гэхээр энэ бас Y-ийн л өөрчилсөн байна. Зөөггүй байна тий. Энэ яасан гэсэн чинь 2 сөртэй x-ийн хасах нэгдэрт буюу хасах хурдаагаар нь тэгэхээр энэ бол тэглэгийн гишүүн хуурхацсан байна. Энэ маань яасан гэсэн чинь 4 сөртэй 2-оос усах нь логарифм 2 сөртэй x. За гэтэл энэ маань нөгөө 4 сөртэй 2 гэсэн тоо энэгээр зөөсөн гэж ойлгож байна. Тэгэхээр хасах нэгээр үржүүлэхэд тэглэгийн гишүүн бичиж. Тэгэхээр манай хариу нь зөвхөн А нэжээ. За одоо 70. За энэ функцийн графикийн хувьд дараах үйлбэрээс аль нь худлаа вэ? Бүх худлаг үйлбэрийг болгоно. За y тэнцүү синус 2x дээр нэмэх нь 1 гэдэг ийм функц юм шүү дээ. За энэ функцийн нэгдүгээр үеийг нь олъё. За би нэг бүр олоод яг зөв бүргэлээ явчих. За үеийг нь олж байна. За үе яадаг вэ гэсэн чинь манайх үеийг өөрчилдөг цор ганц хэмжтгүүний x-ийг өөрчилж байгаа тоо тий. Манай синусийн үе чинь өөрөө одоо 2x зүгээр синус маань өөрөө 2 π үетэй. Тэгэхээр манай x маань одоо π үетэй болж байна. 2 дахин ахицсан гэсэн. Тэгэхээр энэ нэг нь биш гэсэн. За хоёрдугаарх нь харъя. Утга нь болохоор 0-оос 2 явна гэнэ. Гэтэл манай синус 2x маань синус бол хасах нэгээс 1-ийн оронд байдаг. Синусын утга хасах нэгээс 1-ийн оронд байдаг. За хоёр талд нь 1-ийг нэмээд өчгөр чинь манай синус 2x нэмэх нь 1 нэмлээ 2 0-оос 2 явна. За энэ хоёрт бүр үнэн байна. За гуравдугаар нь харъя. График нь тэг гэсэн цэгийн тэгшинтэй гинэ. За тэг гэсэн цэгийн тэгшинтэй функц маань ямар функц байдаг гэсэн чинь сондгоо функц. Координатын ихийн тэгшинтэй. Тэгэхээр өөрөөр y-ээр хасах x-ийг тавилаа. Тэгэхээр манай энд шүү тий. Тэгэхээр синус өөрөө сондгоо функц нэмэх нь 1. За хасах нь урдаа гарлаа. Синус 2x-ээр нэмэх нь 1. За тэгэхээр энэ манай энэ функц бол биш ууз. Яг өөрөө биш юм. Тэгэхээр тэгш биш. За тэгэхээр урд нь хасах тэмдэг гаргаад хаалтан дотор эсрэг нь орууллаа. Энэ өөрөө биш вэ. Тэгэхээр энэ бол тэгдэг цэвэр тэгшингүй гэсэн үг. За дараагийнх нь дөрөвдүгээрх нь. За y тэнцүү синус 2x гэсэн графикийг нэг тэг чиглэлцүүлсэн гинэ. Тэгэхээр нэг тэг чиглэхээр x-ийн хувьд нэг чиглэлцөө нүгэл энд байгаа x тус плюс 1 гэсэн ийм болох хэвээр. За тэгэхээр энэ судлаа юм байна. Даан функц нь p үетэй гэдэг нь шүү дээ. Үнэн байсан тий. За хасах нэгээс 1 утга гэдэг нь худлаа. Яг бол 0-2 гарсан шүү дээ. За 7 нь болохоор яасан гэсэн чинь y тэнцүү синус 2x гэсэн графикийг 0-1 чиглэлцүүлсэн гинэ. Тэгэхээр энэ маань юу гэхээр x тэнцвэрд бол огт зөв гүнж хийвэрээ. Y тэнцвэрд 1 чиглэлцөөсөө гэхээр y-гээс нь x чинь. Тэгэхээр манай y маань синус 2x дээр нэмэх нь 1 гарч байна. Үнэн байна те. Тэгэхээр манайх энэ үнэн биш. Тэгэхээр аль аль үнэн болчихоо гэсэн чинь 0-оос 2-ын дутгаа авна. Тэгээд тэг цэгийн тэгшинтэй биш те нэр энэ биш. За тэгэхээр p үетэй байсан. Тэгээд 0-1 чиглэлцөөсөн. Энэ 3 нь зөв хариу байжээ.